зүүн баруунжигүрээс солон дуудуулах алдархнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах аралтнууд, дээдсийн эсэмхэлд цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардимагна Заан авихан захасыг дааж гангарсан начин заал тангмын барилдаанд түмнийг цэнгүүлсэн хүчтэн тосон заамарнуудаас тодорч гарсан начин торгон улаан заланда чимэг нэмсэн хүчтэй. Үндсийн өсөлтийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн Гардимагна нэвтрүүлэг эхлэж байна. Манай өнөөдрийн маань зочин хойморт Төв аймгийн Заамар сумын харьяат Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бүх Монгол улсын өсгөдөр начин Жанчвийн Отхон баяр урагдаад байна. За сайн байна уу? Сайхан аварж байна уу? Сайн байна уу? Сайхан аварж байна. Сайхан аварж байна. За хүч их байна уу? Хүч ихээ. Одоо сайхан бэлтгэлүүд хийхгүй байгаа. Ер нь бол өөрөө сайхан 7 хоногт 2-3 хөлсөө гаргаад. За зөвлөдөг насан дээр очичаад. За начин энэ зам бас хаагур наадав. Ер нь энэ зам зодгол уу? Өнгөрсөн зам. Өнгөрсөн зам би зодгсон. Юунд явлаа? Дашин жилингийн 100 жилийн наадамш барилт шүгэн аймагт. Завхан аймгийн Яруу сумын хойдч барилт шүгэн аймагт. Тэгээд чи Багнуурын барилт аймгийн барилт наадам барилтсан юм. Өнгөрсөн зончоос их олон сумын зуу боллоо шүү. Тэгшөөтэй сайхан жил болж өнгөрлөө. За хүүхэд нас Заамар сумдаа. Хүүхэд нас Заамар сумдаа өнгөрсөн. Тэг Заамар сумдаа би чи хүүхэд бахаса хүүхэд хон хариулж л тест. Хон хариулж. Аавч нь малчин хүмүүс. Малчин хүмүүс тэг. Начмаа нэхээс хэдүүл юм бэ? Би ихээс харуулаа. Олуулаа юм тийм. Айлс төгт. За доороо нэг дүүтэй. Дээр би чинь 5 ихчтэй 3 ахтай. За. Тэгээ одоо 2 ах манаас өдөлтсөн. Одоо 1 ах манд байдаг. Ах нар нь ер нь барилддаг байв уу? Манай ах нар ер нь барилдах сонирхолтой. Тэгээс бас бяртай хүмүүс байсан. Айгуу барилдчихартай. Улсын арсан цолтноор цол хүрдсэн начин уухайн төрлөг дор цолоо гардсан хүчтэн нэг бөхөрөө 2 тонн цолоо боддолсон начин нэрээ зарлуулан омогшсон өсөх идэр хүчтэн. Авч одоо 80 гараа явж байна. Манай ээж чинь одоо нэг 78 та. Би ч айлын 9 дэх хүүхэд чинь 44 настай. Манай хамгийн багч одоо 41-тэй шүү дээ. Тий. Ихээс харуулаа гэдэг чинь бас олуулаа. Тийм байна. Олуулаа өсгч бас сайханс ч юу. Манайх ч нэг 20 тогоо тэгэл авч. Тэгээ нүүрхтэй хөрөхгүй тэгэл. Байдаг байлаа. Би чи энэ оюутан болж ирээд бас Санжасар ахын амьдардаг байлаа. Манай Санжасар ахын бас одоо оюутнуудтай тэгэл. Бид чи бүүнд одоо нэг Пластик центр гэдэг компани байгаа шүү дээ. Нөгөө гэлэрутаар юу гэдэг юм. Бүхний юм шийдээд гараад байгаа. Тэднээс хөвгт. Тэдний дамжирдаг гэсэн хөө чи. Зөв. Тэгээд олуулаа баахан оюутгууд ирчнэ. Тэгээд бас тэднийх манаас хоол тийш тоогоо гарна шүү дээ. Хөдөө гэртээ олуулаа яж аваад оюутан болоод ирээ дахиад олуулаа. Тэгээд тэнд сайхан 4 жил тэр ахиндаа сайхан ястай амьд оюутан цагаа өнгөрөөд өссөн. Энэ Фөрөвжин Батэр ч бас соёл урлагийн их сургуулийн байр хөслөө цуг амьдардаг байлаа. Тээврийн төвчин дээр цуг амьдардаг байлаа. Манай бүжиг чинь Заамар төвчгөр Заамарын өмшөглөж идэг. Би дунд төвчгөр дунд оюун өмшөглөж идэг. Тэр чинь бас хоёул бас 2 жилийн сайхан амьдарсан юм шүү дээ. Та хоёр шонхроос найзлсан. Шонхроос битэр чинь хоёул сургуулаа төгссөн багтаа найзсан. Тэгээд аврагын шавьгээд хоёул. Тэгээд юм зүм бол хамгийн түрүүнд битэр чи юм явуулна.
Нөгөө сувтааруудаар бэлтгэлээдэг баг. Тэгэл хоёлоо цагаан ажилласан. Хоёулаа найзлаа. Тэгээд битээр чи хооронд нь барилдуулна. Тэр нэг модонд яваад битээр тэгээ нэг жолооч ахнаар битээр чи хооронд нь өө тэгээ ажиллаа энэ тэгээ унцлаа тэгэл шар хөдлөө тэгэл битээр чи өстө. Хөтлөө барилддаг шүү дээ. Одоо 8 гартлын Инхбатор байна. Бид гуравч яар гараад барилдахаар ерөөсөө нэгнийхээ хувцыг л урьж ясаал шүү дээ. Тэгтлээ барилддаг. За аав нь сумын зан хүн тийм ээ. Тий. Манай аав чи сумын зан. Зан. Одоо суманд нэг 5 6 төрөөсөө. Оо за. Би заамар орхон дуур тэгээд. Тэгээ манай аав чи бас 79 он далаад нам заамарт ирж исэн байлээ. Онгоцоор ирэл. Тэгээд олон том бөхчүүд ирчээл көлөт барилдна гээл. Тэгээд көлөт барилдна гэжсэн гэг мэд буцахаар болоод 2 хүн бүх барилдаад. Одоо манай заамрын сумын зан юм даваа гэдэг. Ах үед. Тэр хүнтэй хоёулахнаа барилдаад тэр хүнийг аяж төрүүлээл. Тэгээд далаа намаас бааш ангилын авчихсан. Гардаж явж байсан. Гардаж явчихсан тийм. Багваа хасаад ирэн барилж гисэн ба. Оо тий баг хасаа би чи нэг 6 настай хөхөд манай заамарч тээх үед нэг Оросууд идэв гэсэн. Баянгол гэдэг. Тийм баригат чиг тийм газар байдаг. Тэр наадмар хүүхдийн барилдаан болдог. 6-аас 8 нас, 8-аас 10 нас гэж болдог. Тэр 2 насд нь барилд төрүүлчихээ. Тэгээд Оросуудаас байх чихэр аваад тэгээд бүүн баяр аваад тавьдаг гэсэн. Тэгээ хүмүүс намайг чи гадаа барилдвал нөгөө там настай манай аав авч бүхүүзээс очив. Тэгээд барилдчих чаа энэ жанчуу хөлтний юм дуулгандаа гэж хүмүүс намайг таасаас Монгол өмнө хэлгээд. Зургатаар нэг удахгүй хүүхдээ араас суух тал гэж ярьдаг байсан. Аав нь одоо тэгээ бүх хүн хүүгийн барилдахаар одоо чухмал их тэмцсэн байлгүй дээ. Оо тэгдгүй яг хөө намайг ч одоо аймаг цол ахуулна гэдэг би ч анх булганд очиж барилдаж байсан шүү дээ. Оо 69 суугаад хүргээ ахтаа. Тэгээд очиж булганд очиж барилдаад 2-ын даванд унчаал. Тэгээд буцаад ирж байлаа. Өсвөр залуучдын улсын аваар авах гээд дагаад бас наваа дагуулаад дагаад тэгээд ирдэг байлаа. Ер нь л бүх тал дээр нь дэмжиж. Тэглүү яг одоо юу аа энэ хөө цаашдаа нэг сайхан аймгийн салтан болоо шилгээл сайхан дэмждэг тийм. Энэ хөө аймгийн салт болох багт сайхан. Өөрөө сумын зан салтан. Цолоо өөрийнхөө цолыг ахиулсан салтан болоорой л гэж. Тийм. Хүүхд байхдаа ер нь ямар хүүхдтэй та бас хүүхдийн юм жижиг биетэй байв эсвэл өсгөлүүн байв. Зарим хүүхдүүд ч өсгөлүүн байж байгаа тэрчгээрээ өссөнгүү гэж ярьдаг. Би хүүхд тахт ер нь яг бас тэмч намхан биш. Ер нь бол маш шүлтэй. Тийм л хөвгтэй байдаг байсан. Ер нь би чи хоёр талдаа тавхардаг. Ер нь хамаагүй гараалх хүмүүс барилдчих бол гараал барилдчихдаг. Тийм хөвгтэйсэн. Ямар санд минь заамарт би чи настай байсан би 10 дугаар анги хөвгтэйсэн. Тухайд. Маа заамрын лавга гэдэг ахад. Тэр нэг одоо алтны сөрөмжөг гэж юм билээ. Тэр үнтэй юу аа гэдэг. Тэр хүн барилдчихийд маа дүүтэй барилдчихсан чинь манай лавгаахт гэдэг юу ачаа. Нөгөө хүн чинь цагаа тавья гэдэг. Чи юу яах вэ гэсэн чинь манай ах хүмүүс дүүд морой тавьчих гэдэг. Тэгээ барилдаад би тэр хүний цагийг авч л байна. Бас манай заамарт би нэг хүүхд тахынаас чи бас юу аа жалхаа гэдэг манай заамрын нэг яг манай нэг улсын алдартай жолон баяр гэдэг шүү дээ. Тий. Тэрний аа за. Тэр бүгд их дортой хүн байсан. Тэгээд ерөөсөө нам агш нөгөө хамаатнууд нь 100 хүүхдүүд нь хотоос тэгээд барилдуулчих. Тэгээд нөгөө хэдтэй чинь барилдаад би чинь тэнд очиж барилд төрүүлээ. Тэгээд нам агш шагна бас байшаа гэлээ. Тэгээд тэд чинь хотоос олон хүүхдүүд ирдэг гэсэн аахгүй. Мэдээ үгүй. Одоо бараг 30 биш 30 тал ирдэг байсан санагдаад байна. Ер нь 10 20 миний хүүхдүүд ч тийм. Надаас ч ах хүмүүс. Тэгээд бүгдийг хаяа төрүүлдэг л. Тэгээ шагнална. Уран мөгнө. Тэгээ уран мөгнө тийм. Энэ бүх бол шүү тэгээд. Тэгээ бас тэнд чинь бас болоогүй алтны газар гэдэг компани байсан. Тэдний захирал чи бас барилдах дуртай дамжин базар гэж юм байсан. Тэгээ нөгөө хүмүүс маань бас надтай барилдана. За тэгвэл юу яана хоёул барилдана тийм. За чи нөгөө явах дийлэхгүй надад хөө нөгөө шүү л гэнэ.
Би чамайг бэлэхгүй 100,000 төгрөг өгнө гэл. Тэгээд барилдаар хайчаад төлөвлөгөө хийчихсэн. Багаас ерөнх бооцоо тавьрлцсан биш үү та тэгэхээр. Гэхдээ хүмүүс орсоо бооцоо тавьрлаа. Жижигхэн болохоор. Жижигхэн болохоор бас тий. хайч магадгүй гээл гэдгээс. Хайч магадгүйгээр. Энэ бүрэг хангаад давааны над их болдог. Бүрэг хангаад очиж бас мэдээ төрүүлсэн шүү. Дааг говьд барилдан төрүүлэхээр дааг авдаг. Мэдээ даах тоосон би. Залгаа сум бүрэг хангай. Бүрэг хангаа залгаа сум. Орхон туудын арга шиг өсгөрөөд бай. Өсгөрөөд ч бас манай заамар сум гэж барилдсан. Нав хайж төрүүлсэн. Бас ингээд орхон сумдууд би нэрээ наадал явчихна. Би эндээ наад битэд чинь шоо. Та ч яг үе юу? Тэгээ битэд чинь үе. Тэгээд одоо энэ өсгөрөөд би баасан дээр битэд чинь хоорондоо яг бараг хин залгаа сум л да. Тийм болохоор хоорондоо ер нь бас сайхан найз нөхдөд холбоотой байдгийг битэд. За ерөн бэлтгэл сургалтыг хэр эрчимтэй хийж байна? 7 хоногийн хэр хэдэн өдөр бэлтгэл хийж байна? Би 7 хоногт хаяа нэг 400 гаруй хаяны дээр чөлс гардаг. Ер нь залуу үед бол би бэлтгэл анх 10 жилийн хүүхэд байхдаа манай анхны багш аймгийн арслан Монгол улсын гавьяа тамирч ган төмөрөгч багш маань анх намайг сургууль бэлтгэл хийлгэж эхэлсэн. Би ер нь багасаа багш дээр бэлтгэл хийж бид нар чинь тэгж бөөндөө бас нэг бөөндөө жоо тавуулаа аймгийн аврагт явдаг. Тэгээд тавуулаад медаль авчирдаг. Тийм л хөлтөөдөөс. Тэгээд манай багш нь бэлтгэл хийдэг байхдаа ган төмөрөгч намайг тэгж байг тэгж ярьдаг. За би чинь хоёр талтай тоглодог. Ихтэй. За энэ Батганбаярын энэ тонгороо бол нэг юм дөргөндөө нэг улсын зам дөргөндөө гэж. Багш нь ч бас сайн мэддэг шүү хамаа. Би ч тухайд бас наамхан жижигхэн тэгээд. Хүүхд тогтоод бас жижигхэн байв та. Тийм шүү дээ. Би одоо метр 69 тоо. Тэгээ зарим хүмүүст бол 71 төлөд ярьчихдээ. Тэрс манай баасан хүмүүс чинь надаас хамаагүй өндөр юм билээ шүү дээ. Хаа харцах чинь надаас нэг санжаас 2 санж өндөртэй. юм байлээ. Тэрийн талаар яриул. Сая бас ган төмөрөгч ярьлаа. Тэрнээс хойш ямар багштай авчиж байгаа. Тэрнээс хойш би чинь сургууль төгсөөж Шонхор үеийн төвийн дээд сургууль дээр улсын начин баян мөх гэдэг Хувсан аймгийн Хярах сумын яриат. Тэр баян мөх багштай хийж байлаа. Тэгээд Цэрэнхүү гэдэг улсын начин багштай хийж байлаа. Алтан гэрэлгээ чөлөөтийн багш манай сургуулийн багш л та. Жамсрын гавьяатаар бас хийдэг байсан. Манай ер нь хичээл ордог багш нар байсан. Би чи баян мөх аврагын сургуулийг төгссөн байхгүй. Шонгор Бенямрын. Тэгээд завсаар нь би чинь Төвөмийнхаа мөхчүүд дээр очиж шийдэг байсан. Ангаахын зааланд давгсрын арслан дээр шийдэг. Тэгээд би чинь сургуулаа төгсөөд нэг ард түмний 14 дэх хэсэгт үндэсний хэдвэр наадам болоо тэр наадам болоод тэгж барилдаа сумын цантай хөгчүүдийн барилдаанд би 2 дугаар ангид орж ирсэн. Улсын цантай хөгчүүд нь дараагаар өсөхөд багш маань төрүүлээд аймгийн цантад нь Амгаланбаатар зам манаад битэд тэгж ороод тэгээд тэрнээс хойш би чи Сүхбат авраг дээр бэлтгэл хийдэг. Бас одоо манай үеийн бэлтгэл хийжсэн хөгчүүдээс ивэл Амгаланбаатар зам байна, Алтан сүхний начин байна. Өсгөрөөдөө харцаг байна. Фөрвжөө харцаг байна. Батбаатар харцаг байна. Батбол харцаг байна. Энэ бүгдээр л авраг дээр бэлтгэл юу үед Сүхбат авраг дээр. Тий, бид ч бэлтгэл их сайн хийдэг гэсэн. Ер нь шахав. Ер нь шахах шүү дээ бэлтгэл бол. Сайн хийдэг. Тэгэхээр хоцроод ирвэл намайг чинь тэгэл сунаалгадаг. 250 сунаа гэл сүйдээ вархаа идэх шүү дээ. Тэгэхээр бас нэг бидээс чи карасан дүүлээд. Тэгээд авраг агч чинь модны үйлдвэрт яг зүгээр тэв зүүч юм хийж за үдсийн хатгах шүү. Энэ зүгээр хатгах шүү гэж ярьдаг. Тэгээд би чинь гүүгэл хамгийн сүүлд нь авраг агч миний араас явж. Тэгээд нэг жалган дараад дотор жоохон эвгүй болохоор л за багшаа наваа одоо явуулаа гэж үчи. Тэгэл хэлсэн чи за гэдэг хайр үүссэн. Би ч бас гүөхтэй бас жоохон тийм байсан. Одоо таны ангиас бас барилж байгаа хүмүүс ер нь хэн байна? Манай ангиас чи манай үеэс үл одоо улсын
Харцаг Батболд улсын харцаг өсгөрээд бай. Энэ хоёр л байна да манай үеэс. Хоёр хүүхд тогтоод юм uuнд барилдаг оо одоо нийтийн Монгол өсвөрийн барилдаа. Тэг би юунд барилдажсэн. Өсвөрийн барилдаанд барилдажсэн. Өсвөрийн улсын аврагт барилдажсэн. Яаж орж байгаа? Хоёрдугаар байранд орж ирсэн. Одоо улсын чинь ганц их төрүүлж ирсэн. Өсвөрийн ядуучууд нь орж төрүүлж ирсэн. Говьалтай хөтүүлж ирсэн. Анхны цол одоо бас сумын зан цолоос эхэлсэн баг. Анхны цолыг одоо бас хэдөөнд яаж авч вэ? Анхны цолыг би заамар сумдаа авч ирсэн. За 98 онд авч ирсэн. Заамартаа төрүүлж авч ирсэн. Одоо бөөн баяр болно. Анхны цол аваад бөөн баяр болж ирсэн. Сумын зан ч бол том цол шүү дээ. Том цол. Тэрний орж харцаг өсгөрөөд бид нар чим шандуулсан сон багхгүй. Өсгөрөөд ирдсэн. Нэг мотоциклж төвтэй. Би ч анх нэг бас нэг мөр онцсон очил. За хаан сэрсэн хөхтөө өсгөрөөд хийгээд ингээл. Тэгэд өсгөрөөдтэй би барилдаад танилцаа. Тэгээд цомынхаа нааданд барилдаад өсгөрөөд явж ирсэн. Тэгээд өсгөрөөд маань Сумын зан болоо. Гэхдээ төрүүлээд явж ирсэн. Тэр чинь нэг баяр бас нэг манай сургуулийн нэг баяр л болж ирсэн. Тийм барилдаанд төрүүлээд явж ирсэн. Өсгөрөөд би одоо баасан дөржсөн. Өсгөр зан манай гурван сувч юм шандуулсан сум байхгүй. Зөв. Гурваа. Тэгээд тойроод бүгдээрээс л авчихсан. Заамар бүрэг. Тий, орхон тул гурав. Тий. Би ч бас хөөхд тахта бүрэг ханга бас авааны надад их барилдаж их төрүүлдэг байлаа. Тэнд очиж барилдаж төрүүлээд манай ах бас уурал морьтой морин төрүүлээд би төрүүлээд жоохон мөр тэгээд явдагс. Тэгэхэд одоо сумын зам Мөнхбаатар гээд бүрэг ханга их сайн сумын зам байдаг гэсэн. Одоо ч байгаа да. Тэр хүн бол ерөөсө бүрэг хангаад дарахсан байсан. Тэр үнийг 2 удаа хийжсэн, ажиллаж хийжсэн. Жоохон хөхт. Заамарт бас их болтой баяр ингээд болдог гэсэн. Тэргээр өсгөө маань аймгийн арслан, Баасан дөрж маань аймгийн арслан. Тэгт гур барилдаад бас төрүүлж байлаа. Тэр хоёроо давж. Тийм. Аява хүний ард сайн хань байдгаа, гэр бүлийн хүн байдгаа л гэж ярьдаг. Ханы хаан тухай яриач, хэрэн хаангийнх уу, хэдэн хүүхэдтэй вүлээ? Манай гэр бүлийн хүн бол манай ангийн хүүхэдтэй. За. Заамрын. Одоо Мэт компанид карганы диспетчер ажилттай. За. Манай ах 4 хүүхэдтэй. За. 2 банд 2 охинтой. Одоо баг нь 3 настай охин байна. Зөв. Хүүхдүүд нь юу одоо барилдаж сонирхож байна уу гөхийг? Гэхдээ яг манай том банд бас сонирхолтой. Тэгтээ яг одоо юм юугаар одоо нэг механик инженерийн ангид сурдаг. Шинэ Монголын коси. Одоо тэрийгээ төгсөөд бас Япон авах гэж байгаа. Тэрний дараах хүнд болохоор 09 төгсөө тэгээд нэг Японы дунд сургуульд жуудагаар явцсан. За. Одоо явж жил болоод одоо нэг ирж жуудагийн усын аргаар орно гэж ирж байгаа. Ер нь энэ бөхөрлөлт тэгээд бас спортын суурь их чухал шиг байна тийм ээ. Бөхөрлөлтөд энэ спортын суурь чухал. Би ч чөлөөтөр барилдажсэн юм шүү дээ. За. Тий, чөлөөтөр чинь би ч бас улсын аврагын медаль зэтэлтэй улсын авраг болчихсон. Тий, бас жуудагаар барилдажсэн. За. Самбар барилдажсэн бас. Ер нь бүхий төрлөөр үтцсэн юм шүү. Ер нь бүх төрлөөр барилдажсэн. Урагшаа өөр Монголд явж барилж байгаа. Өөр Монгол руу явж барилдажсэн. Өөр Монголд очиод бол яг нэг ганц нэг даваа тэгээд унцдаг шүү дээ. Барилдаан болох нь хөл гараад Таарахгүй. Ер нь одоо сумын зан солтон он ч одоо аймгийн цул мөрөөд л ихнээс тээ. Тэгээд хотод одоо бас ингээл ирээл хичээллээл ер нь бүх болно гэж зордсон. Ер нь энэ чи бас юутай би чи анх 10 жилдээ төгсөхгүй ер нь манай сургууль чинь математикийн талаар явжсэн. Үзүүлсэн сургалттай. Тэгээ 10 төгсөж. Би ч бас жоохон математиктэй их таарав. Маягтай хөхт. Би ер нь төгсөхгүй байх гээд. Нөгөө хичээлийн эрхлэгч маань шүрлээ. Ачаач ер нь яахгүй байх гээд.
Би ч ерөнхийдөө зав байлгүй 10 жилээс гараад бас малчин болчихсон. Малчин болчих. Тий, тэгэхэд манай нөгөө аймгийн арслангаа төмөрөх юм шүү намайг. Юу гэсэн юм чи бүх болохгүй хөхтэй. Тэгээ сургуулийн захиралтай бол за тэгээд би чинь юугаа шалгалтаа өгөөд тэгээд энэ шонхор үеийн тамирын сургууль дээрж конкурстэд 20 гаруй хүүхдээс би чинь 3-т орж ирсэн. Тэгээд дээд сургуульд ороод тэгэж намайг ч нэг би намхаа учраас ээж аав хоёр манд хийдээс. Миний хүү одоо нэг сайхан аймгийн ачин болчиход байна даа сайхан. Гойсоос тэр үед бол сумын зан сотож аймгийн сотон болчихсон цом сотон. Тэгээд баярлалаа Төв аймагт би чинь Гардганбаатартай 5 даунд үлдээд тонжтой. Тэгээд авч аймгийн ачин болоод аймгийн арсны дамж унжсэн. Тэгээд тий 2 он тийм ээ. Тий 2 он. 2 он тэгээд аймгийн ачин болоод 2003 онд Баянгор очиж төрүүлнэ гэж яваад. Баянгор дарслан хийнэ гэдэг. Тий арслан гэдэг. Хинтээ явж байгаа. Одоо энэ аймгийн арслан Ширбүх гэдэг шүү дээ. Тий. Тэгээ Ширбүх маань. Тэгээ хоёр намтай Ширбүх чинь лам шүү дээ манай. Аймгийн арслан. Дөрүүдээ гараад явсан. За очиод ер нь Хотгонбай төрүүлчих юм байна гэж хүмүүс чинь тэрээр яриад. Би ч бас төрүүлчих юм санаад бодоод. Тэгсэн чинь одоо улсын чинь ганц зэрэг шүү дээ. Ганц зэрэгтэй таараад тийм. Тагнаад ирж байгаа зэрэг. Тийм юм байна. Тэгээ барьсан чинь одоо явдггүй те. За нөгөө төгтөө гутгуудад унлаа. За ингээд арслан болох юм нэмэр тийм байж үзсэн. Тэгээ 3 он ч таа ч өөр хангаад арслан болоос. Тийм. Тэгээ буцахтаа барилчих чам уу? Тийм. Тэгээ авчихсан чинь маргааш нарийн өөр хангаа наадам бол гэж тийм. Ааха. Тэгэхээр чонд нь оройтой гар тахиад очиод өөр хангаад очиод барилцсан. Тэгээд барилцсаар байгаа төрөсөн тийм. Өмнөх өдөр нь барцтаа гаргацсан байсан юм. Өмнөх барцтаа гарч ирсэн. Өөр хангаад одоо ямар бөхчүүд очсон байв? Өөр хангаад чинь одоо чинь тэг аймгийн зангууд байсан. Аймгийн ачи Эрдэнэ толгой тэгэл. Тийм ер нь бас том зуртай өгчүүд байсан. Байгаас юм аа. Одоо би энэ аймгийн заах хоёр гэж бодотой. Өдөр төрөнд явчихсан. Төв аймагтаа тэр 3 онд ер нь барилчи арслан болъё гэж бодоогүй та. 3 онд ер нь Төв аймаг дарсан болж бас шанс байсан үү? Надад доо. Тий. 3 онд аймагт чинь ойд авцчихлаа байлаа. Ааха. Тэгжээс. Тэгэхээр бас чанга болно. Одоо хүмүүс ирнэ. Тэгээ ер нь Баянгордоо явъя. Тэгээд Баянгор руу явъя гэж бодсон. За тэгээд аймгийн арслан болохоор ч одоо бүүн баяр болно шүү дээ. Нөгөө нэг аймгийн ачин болоод одоо тэгээ миний хүү зорилгоч болно доо гэж аав ээж яаж хүлээж авч байна. Өөс өндөр сэтгэлтэй. Миний хүү өстөө нэр сайхан том залуу. Одоо цаашаа тэгээд хичээгээ сайхан барилдаа шүү гэх. Тэгээд бүр энэ чинь ч мондөг сууд болж ирсэн. Тэгтээ ер нь аймгийн ачин сууд аваад очих чинь над ээж аваад айгүй юу яжсэн. Манай хамгаалалтаас өтөж аймгийн ачин сууд авах чинь. Томж авсан бүр тий. Тий. Энэ аймгийн ашны цодын тэмдэглэж байлаа шүү. Арслан болохгүй тэмдэглэв. Та ерөн аймаг сэргийн султаа бөхчүүдийн барилдаанд ирүү яаж барилж байгаа аймгийн арслан багтаа? Би аймгийн арслан багтаа төрүүлж үжиг шүгэн аймагт нөлөө үлдсэн. Үлдсэн тий? Тий. Дадаа аврагуудын барилдаан гэж болдсон бас шилдэг 16 бүхэн барилдаан бас үзүүлж байлаа. Аймаг зэрэгтүүлэх гайгүй сайн үздэг шүү. Тэгтээ гоцсон хөлдөө бас явчихдаг байсан. Хамгийн зан салтууд би аймаг зэрэгтэй шүүгийн төрөлтсөн шүү. За сумын зам багтаа. Тий. Бас шүүгөлөл. Тий бас шүүгөлөл одоо энэ ширв арслан зоригтойч мачиж хайж шүүгийн төрөлтсөн тийм. Тухайд одоо тэгэл сумын зан салтай дээш гараад ирэх хэрэг одоо бүүн баяр болно шүү дээ. Бүүн баяр. Тэгж би шинэ хөмрөөд бас хөмрөөд хөлбөлтөөр цаанаа давхаачдаг тийм байсан байхгүй гэж бас жим бас гайгүй тийм хөдөлгөөнтэй хөл авчдаг. Сүүлдээ тийм барилтаатай байсан. За тэгээд одоо сумын зан салтай хүн аймаг сэргэж өгрөөд ихлээр одоо бас хүмүүсийн хараан дөртгөрч бас бүхний хамгийн том зүйл одоо дэмжлэг тусалцаа болно шүү дээ. Бас манай нэр дээр барилчны тэрэ гэжсэн хүмүүс байна уу? Ер нь тусал дэмжижсэн хүмүүс яриа шүү дээ. За би анх
аймгийн начин болоод одоо энэ Мортангагийн компани байдаг юм мэднэ шүү дээ. Тэгээ Мортангагийн компани Эрдэнэ захирал маань намайг авч анх ивент төтгөж явжсэн. Эрдэнэ ах тавд студийг баярлж явдаг. Би чинь бас тэгээ нөгөө Баянгол цагтад орох чинь манай 5 намаг гэдэг одоо Баянгол дүүргийн эрүүгийн дарга. Тэр ах маань бол намайг бол өстой цагдаад бол нэг 10 хэдэн жил өстой өөрийнхөө хөвчл авч явсан. Үнэхээр тэр ах тууд их баярлж явдаг. Бас ойрд бас ахтайг хуудсаагүй утсан байна. Энэ цэнхэр дэлгэцээр бас дамжуулаад ахтаа бас баярын мэнд өгчээ ахтаа бас баярлж явдаг шүү гэдэг бас хэлээд бас сэтгэлийнхээ үг бас хэлье гэж бодож ирсэн юм. Бодж явдیں۔ Тэгээд бас их баярлж явдаг шүү бас. Үнэхээр миний энэ амжилттай бол зайлшгүй бата Баянголын цагдаад ажиллажсэн. Тухайн үед бас намайг чинь бэлтгэл сургууль хийх гэж явдаг. Тэг чинь миний чөлөө мөлөг бас аргалж зав зай гаргаж өгдөг байсан. Тийм хүн байдаг 5 намайг. Одоо байж байгаа хүмүүлэгч хийж байгаа. Ах маань гэдэг. Хамт олон бас сайхан хэмжээний үст. Манай хамт олонстой мунд их сайн хэмжээний манай дарга нар ер нь манай ажилчид бүгд сайн дэмждэг. За начин барилд барьдаг гэсэн. Тийм байсан. Бас тухайн үед манай заамарт ч одоо бизнес хийдэг ганц 2-3 ах маань бас дэмждэг байсан. Зоргоо гэдэг ах маань байдаг. Одоо зөгцөө охин гэж заамрын ах маань байдаг. За инх бол тэгээд ах байдаг. Бас манай нэг найз байдаг гэсэн. Одоо өнгөрсөн инх бол тэгээд тэр маань бас дэмжиж тусалдаг байсан. Одоо манай заамарт ч бас арцсангүй бас одон сайхан бизнесмен бас сайхан залуучууд гараад ирсэн байна. Одоо чи мэдчихлээ бас заамар өгмөр харах ингээд компаниас их олон баярлагдаж байна. Манай ангийн хөлт одоо өдөр болгоё дэмжижээ. Манай даваа жимсийг дэмжижээ. Сумын зангаа эрдэнэ бүгдийн сайхан дэмжиж байгаас. Бас энэ дүүнэр бас цацтай бас тийм байна. Сум орон нутгийн бас нэг компаниас их гарч ирээд юу анатчихэ. Дэмжин нэгтгэж мундаг том юм байхгүй юу? Заамар сумаас одоо сүүлийн аймгийн арслан даваа жимс маань гарч ирж байгаа бас энийг бас улсын цолонд бас нэг хурцээсэ гэж бодох юм. Ягаад гэвэл би чи одоо манай анхны начин чинь намдаг начин маань. Тэрнээс очив би бол аймгийн начин ба. Улсын начин болсон. Өсгөр начин. Одоо манай ойрхон бас даваа жимсээ бас нэг улсын гурван цалыг тэг 3 дахь цалыг нутагтаа авчаасаа гэж бодож байгаа бас. Манай бас энэ сумын удирдлагууд дарга нар бас ер нь бүхчүүдээ сайхан сүүлийн үед бас сайхан тоож ивент тэтгэж байгаа. Бас дэмжиж байгаа, сайхан дэмжиж байгаа. Бас тэрэнд барьдаг дандаа залуу хүмүүс бас сайхан орон нутгаас бас бүхөө дэмжин идэж. Яагаад бүхөө дэмждэг вэ гэвэл бүхчээ яагаад гэвэл хамгийн түрүүнд тэр жаншгүй хөвгт гэж дууддаг шүү дээ. Төв аймгийн заамар сумын яриад гэж явдаг учраас тийм учраас орон нутгийн нэр бүхний түрүүнд явдаг байхгүй юу? Орон нутгийн нэр. Тийм учраас бас би сайхан залуучуудаа дэмжиж байгаа их баярлж байгаа. Бас залуучуудаа бас цаашдаа өөрсдөө бас сайхан бэлтгэл сургуулиудаа сайн хийж бас хичээгээд улсын цолонд сайхан хүрээсэй тий. Би одоо бас 1 метр 68 та хүн барилцаар байгаа 2 удаа уусатаа зовчлаа. Тэр одоо 70 гаруй метр өндөртэй хүмүүсээс цол авах гэдэг байхгүй шүү дээ. Хүнд өөр хичээл зүтгэл хэрэгтэй. Тэгж боддог. Тэрнээс бас хүнд бас сэтгэл бас зүг байх хэрэгтэй хүнд тий. Ярмаа нэг юм дээр сэтгэл зөв сэтгэлтэй хүн гэж байдаг шүү дээ. Би өөр нь барилж яхад хүн амтантай маргалдаж өстой ганц үзээгүй ч жоох. Ер нь хэрэлдэж үзээгүй, маргалдаж үзээгүй. Нэг удаа тэр аймгийн арслан цэрэн даваа гэдэгтэй тэр 3 удаа дахиж барилдсан. Тэгэхэд би нэг дээр унц юм уу? Унц тэг хүмүүс чинь дахиж барилдаа. Та хоёр давцсан гэ бүтээр ч бас нөгөө хошин шиг байхаар үздэг гэдэг. Тэр 3 удаа барьсан. Тэгэж нэг барилдажсэн. Because би ер нь нөгөө амтандаа тэгж маргаж ер нь бол тийм үзээгүй. Би ч өөрөө дээр 5 ихчтэй. Миний дээр 5 ихч байдаг учраас би их зөөлөн сэтгэлтэй. Тийм юм шиг. Янз бүрийн хүнд муу санаад авахгүй, хүнтэй хэрэлдээд авахгүй, маргалдаад авахгүй. Ер нь дарах байдаг л да би. Начин болохдоо Баянгол дүүргийн цагдаагийн бүх тэгээ зарлуулаад начин болж байсан тийм ээ. Тэгсэн. Тэгээд ер нь начин болсоос хойш бас л тэн дээр л барилцсан уу?
Ачин болсноос хойш Баян голын цагдаагийн бүхтэр л барилцсан. Тэгэл Өөр газар дуудуулаа. өөр газар дуудаад өгөө. Энэ Баян гол дээр л явсан. Зүүн баримжигүрээс солон дуудуулах алдарнууд, зүлэг ногоон дэвжэнэ зол боо бадруулах аралтнууд, дээдсийн эсэмхэлд цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэмда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагна За тэгээд тэрнээс хойш одоо улсын баяр наадамд одоо улсын цол авна гэж баригдав. Тэгээ улсын баяр наадамд улсын цол авна гэж барилцсан. Тэр чинь 3 жил хоёроо даваад болсон шүү дээ. Би тэгтээ бас давдаг гэсэн бүхчүүдтэй унаад идчихсэн шээ. Би чи нэг дээр нь одоо аймгийн арслан Төвшинбаатар арслан хэмжээсэн. Нэгэн дээр нь улсын начин ганц начин дунжаалаа. Нөгөө төгтөр нь одоо энэ Баярын аймгийн арслан асааны шахтатгаж байгаа мордуулчихсан. Ганц морддог хөхтөн. Тэгж унжаалаа. Тэгээд сүүлдээ бол 4 дахь жилдээ өртгөл янз бүрийн цалбал бодохоор очсон юм шүү дээ. 7 онд. Тий. 3 удаа нэг даваад очсон. Тий, 2-ын даваад. 2-ын даваад очсон. Тэгэхээр ч одоо Тэгэхээр яах вэ бодглээ гээл. Нэг барилдыг гээл тэр тухайн үед ч бас бэлтгэл бол нэг бас олдогтой хийгээгүй. Бүүжээ дээр очиж бүүжээ нэг намайг дагуулж агаад. Тэгээд энэ жил нэг яах юм гээд бэлтгэл хийж байгаа. Тэгээд бүүжээ дагуулж агаад. Тэгээд тэр жилдээ тэр жоохон амарч байгаа. Тэгээд гарсан. Нэг дээр хинтэй байлаа. Хоёр дээр тогтох хоёртой байлаа. Тий. Тэгээ гурав дээр манай Бадам очир намаас нэг 3-ын даванд бас нэг гар амрааж өгöd. Гаргаж өгöd. Тэгээд би чинь 4-ын даванд хинтэ мөнгө зайж авчихтаа хараад. Тий, нуураад. Мөнгө зайж авчихтаа чи гараад байт. Хоёр шинжиг ухаад бараж дуусгах юм шүү дээ. Шинжигс амар хөхтэй. Би бас нөгөө дархны барилдаанд барилдсан байсан. Тэрний урд. Өмнө нь. Тий. Тэрэн дээр би бас нэг мөнгө зайж авчих надад нэг унаа төрсөн. Тэгэхэд би бас нэг хөдийн аваа хийцээ. Тэр улсын наад биш үү? 4-ын даваа 2 шинжиг ухаад би ч бүр хядаагаад бүр дууссан юм дээр хайр намайг талж жахтал би тавьчихсан. Тэр дахиндаас тэвгүй орсон л да. Гэхдээ би 4-ын даваанд хайсан 5-ын даваанд хайсан 2 хүн нэг газар хийсэн байна тийм соно. Тий, талбай яг энэ тийм. Тэгээд 5-ын даваанд чи ам аваад 4 давчгаар яах вэ тэгээд одоо цол мөрөдөл эхлэв. 4 давхар чи надад тэгчүүд бод санах юм байхгүй. Тэгээ сайхан барилдаг. Та хүнээс очиж ер нь намайг авчаад тэгээд цолны бос гарахуулчаад гэж гоож юм яваагүй. Тийм бол байгаагүй. Тий. Тэгээд хин авсан яах. Тий, тэгээд намайг хин ажраад авсан. Тэгээд сүхтээ урганаад тэгжсэн л да. Багш маань. Чи ажраад авсан чи бас чамтай адилхан аймаг арслан сүхтээ байсан шүү дээ. Чи сайхан барилдаг гараад. Тэгээд гараад барилдаад явсан би тэр. Тэгсэн чинь бас шинжигдээд ирсэн 50 дэх шинжиг. Тэгэхээр би юу атсан. Нэг удаа жоо гарын гүшмэхтэй хаалцсан. Чи яа тэгээд байжсэн чи энэ тэнд авчт юм ба. Бадам дэрж. Сахны өсгөө аваад аваад очих юм болов уу? Тунгууд бас урам ороод бүр цаанаас. Тэгээд нэг жоо бүр халаад хатсан чи уурал яаж нэг дайрал хавирдгийг хавирхтал тэгэл дахимдаа шатсан. Тэгээд юу болсон вэ? Харагдаад хөгөл хаад байгаа. Нэг үтсэн сүхт авахтаа тэрэлж байжсэн. Тэгээ 6 дай. Тэгээд би чинь тэр их баярлалтанд аваад ч юм уу 6 маргагийн даваа нэг ерөөсөө тооцоолоогүй бодоогүй. Тооцоогүй. Ерөөсөө тэгээд баярлалаа хөөрцөн. Амар хөөрсөн шүү дээ. Тэгээд бас өчирдээ тэр цод авчих юм сэтгэл өөртөө. Жингүүц юм шиг л байв. Тий. Тэгээд би 6 дээр чинь элбэг харцагтай барилдаж байгаа. Тэгсэн. Зайдан бусгаанд нь орсон гэсэн заах бусгаан. За тэгэл начин болоод одоо бөөн баяа. Манай заамарт чинь бас тэр чигээрээ л баярлж байна шүү дээ. Манай заамын тэр арт юм. Сайхан начин төрлөөгээд надаас л хэлэг баярлжсэн баг. Тэгэлгүй байх. Тий.
Сумынхаа 2 дахь цолтон тийм ээ. Тий 2 дахь цолтон. Би өөрөө бол бодоод байна ш би намхан биетэй юм бас метр 68 том. Би бас яаж хийж байгааг улсын ачин цол авчихсан гэж боддог байсан. Тэр цолдонд очиж хүрсэн, тэр цолдооч бас батсан. Тэгээ юу гэдгийг нь улсын ачин болчихвол над чиг ийм одоо намхан хүмүүс боломжтой гэдгийг өөрөөрөө харуулнаа гэж бодоодсон шүү дээ тий. Ер нь өөрөөрөө харуулна гэж боддог ч байсан. Дээрээс нь би өөрөө бас нэг цолдонд төрчих юмсан бас. Намхан ч гэсэн тий. Хүмүүс чинь бас тийм шүү дээ. Арай жоохон намхан юм аа гэдэг. Би ч жоохон голонгоо. Тий, Төвөм чинь самаагийн бас нэг шалгаруулалт болд юм аа хөөх тахт. Тэгээд би чинь бүгд аавал даагаар суугаад тэгээд барилтаалт хийж чи намайг чи нөгөө аян намх юм байна хастаа гээд бас бодчиход байсан байхгүй. Тэрнээс ш би нөгөө улсын цолд намх ч гэсэн бас цолд хүрэндээ гэж бодсон. Харуулна да энэ гэдгээ. Тий. Тэгээд тэрэндээ хөрсөн тэр цолоо бас баталсан. Тэгээд цолд сайхан байсан. За тэгээ 8 оны улсын баяраар яаж нааж байна? 8 оны улсын баяр чи урын даан зүтгэл дүүгээ даваатрага дэмжиж яваалцсан. Тэгэхэд жоохон барилдах юу гэсэн юм аа. Тэг жоохон бэртэлтэй байгаа. Та нутгийн дүүгээ. Тий. Өрөн энэ нутгийн дүү нутгийн ахыг ингээд бас гаргаж өгөх нэг гар амрааж явах бол бас маш их дэмжлэг болно үз. Цаавал сая 7 онд одоо бас 3-5 намайг гар амраа явуулсан. Тэр гар амраад гарч ирээд 4-5 онд мөнгө цоож гисгтэй барилдаад нэлээд нэмэр болно. Тэгэлээ яг би чинь анх тэрнээс чинь ер нь бүх юм ойлгосон. Бас нэг хүн ингээ сэтгэлээр тэгээ тэр хүн гээд 3-5 нутгийн гар амраа гаргаад өгч чинь тэр шиг бүр том аш тус гэж байхгүй. Тэрийг би мартдаггүй шүү. Өөр бадмаах тэгж над чижээс учраас би бас ингийг иддэг бодлоод төвтөөл би ер нь нутгийнхаа хүчүүд аль болох өөрийнхөө чадхыг бодлох юм боддог. Тийм л дээ. Гарны жишгээр л дараа жил нь тэрхүү дугаас нэг гар амар сайн байгаа дүүгээ тийм үү? 9 онд одоо бас начин цолоон баталж хэрхэн начин бэ гэдгээ харуулсан. Тэр байтугай бүр нөгөө начин болсон хүнээрээ ахаад начнаа баталсан тийм ээ. Азаарслаа ахаад авсан. За би одоо 7 даваад нэг унсан гэж нэг даагаа нэхий гэж удаад авсан байл гэдэг тий. Тий би их бороотой жил. Их бороотой жил. Тэр чинь 3-5 Эрхэн баяр авраг. Эрхэн баяр авраг амлцдаг наавах. Тэр жил чинь би бас бэлтгэл сургалт муутай байсан юм аа. Бас таар байсан шүү дээ. Тэгээд эрхэн баяр авраг чинь амлал хонгодод өвдөх. Хонгодод өвхөнд урдуураа татсан унтсан. Тэгчээд босч ирчээ дахин өгөхтэй нэг сонирн болчихлоо гадсан байна. Бас төрүүлэн мөрүүлнэ гэдэг хүмүүс ирдэг байсан. Тэр сайн үйл байсан л да. Тэгэл би чи хачаад бүүн баяр. Тэгэл харцсан байсан уу? Гоо өсгөдөр начин байсан. Өсгөдөр начин байсан. Тэгээ би чи 4-5 олд захтайгаа таагаад. Олд захтайгаа барилд шуудын дээрээс мордож яал. Тэгэл 5-5 нөгөө барилдаа эхэлт юм даа тэр. Арслаа амлцсан. Тэгээ амлцсан. Угаасаа ахиж амлж барилдаж баслаа. Тий. Даагаад нэвччихээ тий. Тэгээд битэр чин барилдаад юу яагаад бороо ороод. Тэгээд барь сонгосон. Барь сонгоод барилдаж байгаад азаа арслан чи надаас барь сонгоцсон байсан. Сонгоцсон байж байгаад азаа арслан чи бас юу яцсан маа энэ барилдаж байгаад хөлөөхний ойлтойг нь гойны ятсан байдаг. Тэр нь бас яцсан би бэртцсэн байхгүй. Тэгээд дэмчдэр очиж байж байгаад ахаад барилдсан азаа арслан тэгээд гатрал болсон. Та баярлж гүгээд тэнд очиж галтраад ундаг үл яадаг л унахаж хатдаг л. Дараагүй 2-5 давч юм. Боо баярлсан. Хар урдаараа дахиад дэвсэн ч байдаг. Галтарсан тий. Галтарсан. Тэр үеч аим шалбагтай байсан. Тий, зөндөө ус орж. Одоо таны нэг яг ингээд галтарж байгаа нэг зураг байдаг. Зураг байдаг. Тий. Тэн дээр бол би галтараад ойцсон санагдаад байдیں۔ Очоо алдаад. Очоо алдаад гэсэн. Тэгээ би чи 6-гийн даваанд Ганбаатар гартаа барилдсан шүү дээ. Тэгээд бас хоёр удаа 5 давцсан. Тэгээд бас азаа арслангаар давцсан болохоор бөөн баяр ирсэн. Өсгөдөр начин болцсон гэл. Тэгээд 6-гийн даваанд чи гараад тоглолттой нөгөө дэвхтэй галтарсан хүн чи яах вэ нөгөө Ганбаатар гартаа барилдсан чи юусэн хөөд гард орчихсон. Гатарчгаад авч байсан. Тэгээд ерөөсө Ганбаатар гарч бас сайн байсан дөө. Тэгээд барихс нөгөөт чинь бас юу ахгүй барьж байгаа. Тэгэл шуудган дээр очиод тэр шуудгнаас би мордсон байхгүй.
Яг мордсон чинь шагаад татсан байхгүй. Тэн дээр нь одоо мордоо амтлаад хөмрөх ч юм уу, тонгорох ч юм уу хийж болоогүй. Тухайн тийм бодол зохиож орсон. Шууд татуулаад. Тэр нь жоохон бас галтаргаатай. Тий. Ураа амар. Хамаагүй юм хийж болохгүй. Тий. Азаа арсантаа та тэгээд хоёр дахь хийж байгаад юу гэжээ? Юу хөө тэгэл дахмаагүй л өвссөн. Тэгээ өлөн жоохон яачаад байсан. Тэгээд дахмаа өгчөөл. Дараа нь одоо юу гэдэг бөхөөргөө заал танхим энэ тэн дээр таныг ахиж амласан. Дараа нь амлсан юмсан. Дараа нь Мятын арслангуудын нэрмжлэг барилдан дээр 5-5-нд амлаа тэгээ би очсон. Тэгээ азаа арслан сайхан таарахаараа энийг л хийчихсэн шүү дээ. Янз бүрийн тийм байхгүй сайхан. Та бол их баярлалаа нэстэ тэр хүнээр хоёр ч удаа ингээд том зол олгож гарч байна. Би бол өстой азаа арсланд баярлалтай шүү дээ. Яагаад гэвэл бас тэр хүнээр хоёр удаа ингээд тавцсан болгож. Ер нь нэг гоё өрөөл их гоё үү тий. Нэг улсын арсланд нэг бөхөр хоёр удаа тавцсан юм. Байхгүй юм шиг. Эндэл шүү дээ. Тэгээд одоо эн чинь том хөв төхөөл өрөөл за тэр хүнээр заавал цол олох тийм хөвтэй байж тээ тий. Тангимд бол одоо замрын отгоо гэж шуугилдаг л байлаа. Тухайн барилдаа надад дурсаад яриач. Би намхан. Тэгээд хурдтай барилдах хүмүүс хүн их зуртай. Хүмүүс их үздэг юм шиг. Хамгийн намхан болохоор шүү бас намайг. Нэг талаараа бас сайн гэдэг, нөгөө талаасаа бас өхөөрнөд бас энэ намхан бүх гээл. Дэмжиж олонтой. Тий, дэмжиж олонтой тэгээд яах. Барилдагсаа нэг аймаг зэрэг чинь би нэг 2-3 төрүүлсэн. Жөгийн дурд бол нэлээд хэдүүлсэн байна. Улс аймагт яаж явдаа? Улс аймагт бол би нэг удаа заалны барилдаанд зүзүр төрүүлсэн. Нэг удаа шугийн аймагт хийжсэн. Том жижигээр нь ялгаагүй. Тэгтэр том хүмүүс заримдаа их амар юм шиг санагдчих. Би ч яг босоогоор ороод барилдчихсан юм чи. Хөлгаар наваа босоогоор сольж. Бас хүмүүрчтэй байж. Би ч одоо өндөр хүмүүсээс гэвэл энэ хэний хүмүүрчил аймаг арслан дамбыг хүмүүрчээсэй. Баяр жавхан гэрдийг хүмүүрчээлээ. Мега зааны хүмүүрчээлээ. Та ер нь барилдааныхаа онцлог талаас яриач. Ер нь яаж барилдаг вэ? Ширүүн барилдаг вэ? Ер нь золгоон дээрээс их барилдаг вэ? Голцоо хүйдийг дархан хэрэг ямар вэ? Миний хувьд ер нь голцоос суулаа хөмрөл давхаадах дахимд халбаг хийдэг байлаа. Тэгээ уг нь сайхан тонгордог байсан хоёр талтай. Тэгээд тонгороо байхгүй болоод хөмөрдөг болоод хөмрөө давхаалддаг болсон. За ер нь нач маань хоол хийхдээ хэрвээ. Хоолнд ер нь гайгүй шүү дээ. Тий, ер нь хамгийн амархан хоол наац бууцсан гэдэг бууцыг орно хийчих шүү дээ. Гэртээ ерөө хэрэг хоол хийх үү? Гайгүй саад. Хэрэг хоол хийчих үү? Хийч нэг. Эдгтээ арай хэрэг. Эдгтээр нь гайгүй. Одоо ч бас түүний хийж чадхаас юм лээ. Уг нь сургуулийн хүүхдүүд чинь дотор байрны хүүхдүүд бас нэг хайхтар үйлсэн л дээ бас нэг хаваа болоод. Тэгж яг ч би чи одоо нэг сургуулийн хүүхд. Тэг боддогтой 2-3 дугаар хэлсэн. Зүгээр юугаар үйлсэн ч байсан юм. Энэ хоолны фэсэд шүү дээ. Тэргүүч нэг 7-8 хичээл нөгөө юу дэ загнаалаа. Багштай. Тэр тоглоочтой. Байрныхаа багштай. Одоо болно чи. За тэг өнөөдөр хоёулаа бас яриагаа хэрийн сайхан цайтай өргөжлүүлнэ. Чудаа сайхан цай жанжигноо. Ерөө хэрийн хоол цай тэгээ бас амттай да тийм. Хэрээр явж тэр их хоол цай хийж идэнэ. За манай нэг найз идэх тэр наадад тэгж олон боо ирээд. За. Тэр манаас хээр сайхан хийж юу. Сайхан хийх үү. Тэгэл. Тэр чангасаас юу ахгүй. Ангасаа замраа гаргээд. Замрын өөр арих ингээд бас ингээд сургууль чинь тийм байдгаас. За. Тэр ч арих ахгүй. Хоёлаа. Тий, хоёлаа тэгээд бага ахта биш барилдах гээд мөртөө манай хүн морой их гээд мөртөө. Тэгээ хоёлаа хэр оноо. Тэгээ өглөө
Наадад манай хүн би барилдаад яг бас нэг шүүгийн дөрөв ороод манай хүн өөрөө оролдуулаад тэгээд бүтэрч явдаг гэсэн тэгээд. Нийлээл. Тий, одоо нэг нь улсын явдагч болоод. Нэг нь өсгөдөр. Өсгөдөр нач юм уу сайхан гэдэг юм. Одоо өмнө сайхан ажиллаад. Тий. Эрдэнэ хүнд багын хажууд идэх чинь сайхан байдаг шүү дээ. Яагаад гэвэл би биенийгээ мэддэг. Багаас нь мэднэ. Багаас нь мэднэ. Битээр чинь 10 жил байхдаа модонд явна. Модонд явахдаа юу вэ? Өвтө орж унтдаг. Тэнгууд дээд ахнаар зодтолдол битээр хооронд. Хооронд нь. Тий. За. Битээр шиндээ зодтолдохгүй бас яа шүү дээ. Зодтолдол. Тий. Тэгээд хоёулаа зодтолдоор биенийхээ амар амыг нэгчээ. Тэгэл өвтө ороод унтчих ахнаар энэ хоёр сайхан шүү гэж унтаад өгчтэй. Тий. Нөгөө нэг тусаан гартал зодтолдоо досоон гартал тэрвэрлдэнэ гэдэг шиг. Манай бас нөгөө багшийн хөвгт. Цэрэн давх гээд бас их сайн барилддаг залуу. Бас бидний хэд чинь Наранбаатар гээд байгаа. Бас надтай адилхан өндөр намаараа цэрэн давх Наранбаатар. Болор эрдэнэ итгэл гээд. Бид ч бас хоорондоо тэнд бас бэлтгэл их сайн хийдэг гэсэн бас. Зөв. Тэмцээнд явдаг үтэд аймгийн орохт. Тэгэл яг манай их чи хоол болдоос чи би ч нэг хэл боовч араас нэг хэдэн 5 хоол идчихлээ. Манай чи бардгүй. Мөхчүүдийг сайн идэлдэг нэг бол та бол сайн идэгдэл ордог юм байна тийм ээ. Сайн иддэг байсан. Одоо бол иддэг байсан. За цаамтаа. Цаа сайхан болсон байна. Сайхан та. 9 оноос хойш та ер нь яаж наадч явуулсан байр наадмаар тухайн жилийн наадмуудыг бас эргээд урсаад ярил. За 9 оноос хойш чинь за 10 онт юм байна уу. Одоо талигаач их хот начинтай барилдаад барьц сонгоод 4 онолт дээр онжсэн юм байна. За тэрний дараа жил чинь Батмөх дүүтэйг 4 даванд харсан юм байна. 11 онд. Тэгээ. Тэгээ Батчулуун начныг бас 3 даванд авч дэмжиж өгчлөө. Отгийн сайхан хүчтэй бас өсгөдөр начин. Ярта начин. Тэрнээс хойш би ер нь донд өөрийнхөө хатуу хийлийг дэмжээл тэгэл. 1024 орчин, сүүлийн 1024 орчин мандахаа нэг аваад. Тэрнээс хойш бас барилдсангүй. Нэг удаа бас барилдаад 3 даванд мөнхөд таврахтаа нэг барилдсан байна. Сая шууд төрөл барилдаа тэгэл онсон да. За начин маань одоо бөхчүүд дундаа бол ок начин гээл одоо дууддаг. Энэ тухай бас яриа та. Энэ манай нэг найз бид барилж явдаг. Цэрэн давх гэж манай найз байна. Тэр маань нэг окейгээ сав гардаг байсан шүү дээ. Тий. Тэгтэл нөгөө реклам дээр л хүн болгонд л онцгой сан окейг энэ онцгой сан бүхийг ок гэнэ гээл. Тэгсээр байгаас үл ок нэртэй болсон шүү дээ. Ер нь онцгой л гэсэн үг. Манай найз тийм нэртэй болгосон шүү дээ. Тэгээ начин маань зориулаад бас дуу хүртэл гарсан байсан тийм ээ. Тэгсэн манай солион тэрэгний ажилчин дуучин Эрдэнэ хүү маань дуусан байгаа. Энэ дуугийн үгийг болохоор манай Заамар сумын 10 жилийн хэл уран зохиолын багш Шавзан зуудлын багш маань үгийг бичсэн. Дууг нь манай Эрдэнэ хүү болсон байгаа. Сайхан дуу болсон мэдээ дуу. Томбойр начин гэдэг дуу. Томбойр начин дуу тэгсэн да. Томбойр начин гэл ингээ өөрийн гэсэн дуу тоолж сайхан мэд. Сайхан. Манай бас талигаач намдаг ахын дуу хийдэг шүү дээ сайхан. Бас гоё дуутай. Ер нь тэгээ замраас төрсөн улсын салдгын дуу тоолчод байна уу? Дуу тооллоо яг манай Эрдэнэ хүү дуу маань та дуутай болгож өгье гэдэг. Над тэгээд дуу сайхан дуу тоолж байсан бас. Энэ бас хэцэл дүүд бас баярлснаа хэлье. Сайхан дуу тоолж өгсөнд. Цаашдын бас уран бүтээлд амжилт хүсье. За ер нь одоо энэ үндсийн бүхий холбоог та хэрхэн яаж ажиллаж яах гэж боддгоо. За энэ барьц байрлал яв. Та нарын үед бол одоо барьц сонгоо гэж байсан тийм ээ. Сүүлийн үед бол одоо энэ ондоо боллоо. Энэ гал дээр бас юу гэж бодож боддгоо. Би үндсийн бүхий холбоо дээр ер нь
Ер нь их сайхан болоод байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тий. Сайхан дөрвөлжин барилж чинь тий барьцангоо гэж байхгүй. Ер нь бол сайхан зөв болоод явж байгаа гэж би ойлгодог. Тий. За энэ хоёрын штанг юу хэр хийж байна? Би бол штангууд яг хайр нэг хийхтэй. Би бол одоо голцоо гэрээр хичээдэг болсон. Тэг ягаад гэвэл би ер нь жин мас их өндөртэй явж байлаа. Тэгээд би нэг одоо гавь тамир чи өөрийн солон гавь биш үү? Хөдөлгөөний өндөрөөр байгаа. Тэр үнтэй дараад. Тэнгуута ийм гэр хийгээд. Тэгээ гэр хийгээд. Эхлээд 2 минут хийж чаддаг байлаа. Ерөөсөө дуруу хөвдөд байсан. Амар хэцүү байсан. Одоо ч би чи хийсээр байгаа ерөөсөө 30 минут зануудад 16-ын гэрээр тангалттай байдаг гэсэн. Голцоо гэр хийн. Гэр хийхээ аш тусгууд бас юм дотор өөх хайлна. Цусны хэрэгт заажир цус шингэн байна. Зүрх судасны ямар нэгэн өвчин биш шүү дээ. Тийм байхгүй. Одоо энэ хүмүүсийн тулаа малаа гэдэг байгаа шүү дээ. Тийм өвчин байхгүй. Одоо нэг сахар гэдэг байгаа. Тэргүү. Тийм юу байхгүй. Мас ижтэй байгаа. Үнд ижтэй тийм. Тийм. Тэгээд тэрнээс одоо гэрнээс салхаа байсан шүү дээ. Байнгын гэр. Байнгын Гэр нь штанга болцсон. Тий. Тэгээд голцоо бас юу байна. Хаяатаа цэцэрлэг түрээнд очиж байгаа алхдаг. Тэгээд ер нь одоо жингээ хасаад. Гэр ч одоо тэгээд одоо бас спортын төрөлд ороо явчихна. Тэмцээн орлоо зохиогдно шүү дээ. Зохиогдно. Энэ жил улсын авраг болсон шүү дээ. Орсон уу? Энэ жил орж чадаагүй. Орсон бол бас нэг медаль авахсан баха. Ааха. Тий. Хойд бол одоо энэ бэлзээд орно шүү дээ. Орно хойд. Гэр 90 миллионд оролцсон байна. Тий шүү дээ. Би ер нь хийгээ 4 жил болж шүү дээ. Оо заасан. Бидний бас гэрэнд оруулсан хүмүүс зөндөө байгаа. Тий. Манай одоо өсгөө зан гэр хэлсэн байгаа. Өсгөр заа. Тий, өсгөө зан сайн хийж байгаа. За. Тамир начиж байгаа. Аа зөв. Битэд чи бас уу гэдэг шүү дээ. Гэрийг. Гэрийг. За бөхөөс өөр ямар спортоор хичээлдэг вэ та? Өнжин гарав дэмжээ гэдэг одоо сайхан өсөл өссөн сакс тоглох. Сакс тоглоо замаас ба шүү дээ. Дэмжээний хооронд болдог тийм ээ? Тий. Би ч бас манай төгсөгчтэй оронд 10 жилийн төгсөгчтэй оронд волейболын тавьсан байна. Би ч бас волейбол тоглодог. Волейбол сууртай. Тий, волейбол тоглодог. Өнөө спортыг бол тэгээд оролдохгүй юм гэж аахгүй бас нэг. Жохон дөртэй. Бүгдийг. Тий, теннис би тоглож нөр. Өөрөө хэмжээнд бол тий. Өнжин одоо даваа хатар орцоо гштаа явж байна. Тий. Анх бол 400 гаруй зөвжээг анх ер нь шавын тавьсан хүн бол Бадам очирч юм байгаа шүү дээ. Тэгээ Бадам ах маань анхын 400 гаруй зөвжээг ер нь байгуул хийгээд одоо улсын чинь гэрэл тодно чинь би туур яваа. Тэгээд энэ Туагийн натлын амд очиод айд нэг айр уугаад. Тэгээ манай хоёр айр уугаад жоохон дотор ямар ч айр уусан жоохон дотор нэг болсон. Тэр газар би өсчээ. Тэнгуут ер нь энэ газараа 400 гаруй зөвжээг байгуул хийгээд Бадам ах маань. Тэгээд тэр газар дээр 400 гаруй зөвжээг байгуулсан. Тэгээ байгуулад анхны юу л анх гараад хоёр дахь гарал дээр би гараад анх улсын өсгөлтөнд ачин болж ирсэн. 400 гаруй зөвжээг. Оо зөв. Тэрнээс хойш тэгээд цолтонгууд мөн явж гисэн шүү дээ. Манай дэмжээнийхэн чинь ер нь гоцоо хүчээрэл бүх сайхан судаа авсан хүмүүс байдаг шүү дээ. Анх Бадам ах маань 3-5 намайг дэмжиж өгсөн. Тэгээд тэрнээс хойш би ч тэгээд хүчээрээ судаа авсан. Дараагийнх нь бүгд хүчээрээ судаа авчихсан. Сүүлийн үед тэр 400 гаруй зөвжээг байгуулснаас хойш манайх бол нэг сайтай болсон шүү дээ. Нэг дор бэлтгэлтэй гардаг. Бивэний га гэдэг. Тий, өөрсдөө гэсэн бэлтгэлийн баастай бол нэг чинь жохот том юм баггүй. Тэр бүгдийг л одоо Бадам ах нь бий болгож бас сайхан болгож энэ Туамынхаа бүчүүдийн юм нэгдлийг бий болгож. Түүнээс хойш одоо тэгээд Батмаг зам маань авч явж байна. Даваа хатар арцсан маань байна. Хөдрөлт зам маань байна. Харцаг уун баяр маань. За тэгээд бас бид бүгдийн урилгыг хүлээж авч төрөлгийн маань хаврал морил заасан танд маш их баярлалаа. Танд бол танай гэр бүлд жаргалын дээдийг хүсэн өрөөё. За баярлалаа. Бас ийм сайхан нөхцөл намайг дурж явуулсан. Та бүгдийн ажлынхны ус цаашлахны ажилд нь олон их амжилтыг хүсье өрөөё.
За баярлалаа. За тэгээд түрүүнд хоёлоо бас ярьжсэн дархан их за барилдааны онцлог талаас ярьсан. За ерөн одоо холцоо хийжсэн дархан ихүүдээсээ бас надад нэг хийж өгөөд та нэг хоёлоо нэг сайхан хээр гардсан барилчих. Манай нэвтрүүлгийн одоо дархан их гэх болон байдгийг. Тэгээ одоо барилддгүй хүн гэж бити хайрлаарай адилхан лэр хүн одоо Монгол хүүхд тулгын төрөөл барилдсан юм чинь тийм ээ. Тэгээд дүүтээ нэг барилдаад дүүтээ нэг дархан ихээ хийж үзүүлэхгүй да. Тэгээ. За тэгээ. Сойлоо зааж юу. За. За шинжлэлт чи элэг ус авчих. За. За тэнгуут энэ дээрээ дарлаа. Дарлаа гүг дагч. Гаазгас үлээж иччихсэн. За. Баярлалаа тий хээр чи ямар ч хэсэг гарч ирээд. Сайхан төрөлгөө хэлээ сайхан барилдлаа. Архим өндөд үзэгчтэй үндсэн өвсөлийг төвөнд дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн Гардмагны нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн маань зочин хойморт Төв аймгийн Заамар сумын харьяат Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бүх Дүнжин гарав дэвжээний бүх Монгол улсын өс хэдэр начин Жанчвын Отхон баяр урагдлаа. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа тэр баяртай. Гардмагны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын өс хэдэр начин Жанчвын Отхон баяр оролцсноо. Зүүн баруунжигүрээс солон дуудуулах хамтартнууд зүлэгнө гом дэвжэнэ зол боо гадруулах харалтнууд дээдсийн эсэмхэлд цагаан сүлдэн нар зүв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардмагна